За 5 дугаар бодлого. За энэ 2 ижлэхэн батарей 2 ижлэхэн эсэргүүцэл 2 ом эсэргүүцэлтэй юм хэлхээ өгсөн байна. Энэ хэлэхэр гүйж байгаа гүйдлийн хүчнүүд болох бодлого байна. За тэгэхээр одоо бүгдээрээ бодлогоо үндсэндээ 2 аргаар бодож үзье. Эхлээд бүгд шууд Киркоповын дүрмийг ашиглая. За тэгэхээр энэ зангилаа цаг дээрх Киркоповын нэгдүгээр дүрмээс зангилаа цаг дээрх орж байгаа И2 гүйдэл нь зангилаа цагаас гарч байгаа И1 ба И3 гүйдлийн нийлбэртэй тэнцүү. За бүгдээр энэ хүрээг дээдлийн хүрээг бодъё. За хүрээний чиглэл ингэж авъя. За тэгвэл 1 ом дээр унж байгаа хүчтэл маань И2-ыг өөрчлөлт 1 ом буюу И2 чинь өөрөө И1 И3-ын нийлбэртэй шууд энэ нийлбэрийг шууд орлуулчих. И1 дээр нэмэх нь И3-ыг өөрчлөлт нь 1 ом. За нэмэх нь 2 ом дээр унж байгаа хүчтэл нь И3-ыг өөрчлөлт нь 2 ом. За ингээд энэ хоёр эсвэлтээр унж байгаа хүчлүүдийн нийлбэр нь 5 вольт хүчлэлтэйгээ тэнцүү. Цахилгаан хөдөлгөөнтэй тэнцүү. За энд яг хуу 1 ом ба 2 омоор гүйж байгаа гүйдлүүд нь гүйдлийн чиглэл нь хүрээний чиглэлийн дагуу байгаа учраас нэмэхээр авлаа. 5 вольт цахилгаан хөдөлгөж хүчний одоо энэ батарей тийм ээ нэмэх тул нь хүрээний чиглэлийн дагуу байсан учраас цахилгаан хөдөлгөж хүч 5 вольтыг нэмэхээр тооцлоо. За одоо бүгдээрээ энэ доотлын хүрээг авч үзье. За энэ хүрээн дээр хүрээний чиглэлийн нар 100 авсан. За тэгэхээр доотлын 1 омоор энэ 1 омоор гүйж байгаа гүйдэл нь хүрээний чиглэлийн эсрэг оогч хасахаар байна. Хасах И1-ийг өөрчлөлт нь 1 ом гэсэн үг. За тэгээд дээдлийн 1 ом энэ 1 ом эсрэгслэг гүйж байгаа гүйдэл И2 нь хүрээний чиглэлийн эсрэг оогч хүчлэлийг нь хасах нь. За И2 гүйдэл маань И1 И3-ын нийлбэрээр тэнцүү. Тэгвэл И1 дээр нэмэх нь И3 гэсэн өөрчлөлт нь 1 ом тэнцүү. За энэ дээдлийн батарейны хасах туйл нь хүрээний чиглэлийн дагуу осор дээдлийн батарейны хүчлэлийг хасахаар тооцно. За харин доотлын батарейны нэмэх туйл нь хүрээний чиглэлийн дагуу очир нэмэхээр тооцно. За ингээд доотлоо эргэх систем тэгштэл болгоод бодъё. За дээдлийг эмхтгэе. За энд И1 дээр нэмэх нь 3-ыг өөрчлөлт нь И3 тэнцүү 5 гэсэн тэгштэл гарч ийн дээдлийг эмхтгэх юм бол доотлыг эмхтвэл хасах 2 И1 тэнцүү И3 гэсэн тэгштэл гарч ирж байна. За өөрөлдвөл И3-нд хасах И2-ыг орлуулж болно гэсэн. За тэгээд бодох юм бол дээдл шууд орлуулчвал И1 нэмэх нь 3-ыг өөрчлөлт нь хасах 2 И1 тэнцүү 5 гэсэн. Эндээс И1 гүйдэл нь хасах 1 ампер гарна. Хасах 1 ампер гарна. За хасах 1 ампер гэдэг чинь И1 гүйдэл нь яг бодлогон дээр өгсөн чиглэл нь ийшээ байсан. Харин И1 гүйдлийн утга нь хасах гарсан учраас энүүр гүйж байгаа гүйдэл ийшээ чиглэсэн байна гэсэн. За одоо тэгвэл И3 гүйдэл болчих. И3 чинь хасах 2-ыг өөрчлөлт нь И1 буюу хасах 1 хасгаруулж 2 ампер гарч ирнэ. За харин И2 гүйдэл маань энэ тэгштэглээс шууд орлуулчих юм бол хасах 1 ампер дээр нэмэх нь 2 ампер буюу 1 ампер. За тэгэхээр энэ бодлогон дээр яг И1-ийн гүйдэл буруу өгсөн, И2, И3-ийн гүйдэл чиглэл нь зөв өгсөн байна гэсэн үг. За тэгээд И1, И2 гүйдлийн хүчний дээшлэх 1 ампер, энэ хоёр нийлээд И3 буюу 2 ампер болж байна гэсэн. За энийг өөр аргаар бодож үзье. За энэ хоёр ижлэхэн цахилгаан хөдөлгөж хүчтэй цахилгаан үүсвэрүүд батарейнууд байна. Батарейнууд байна. Хоёр ижлэхэн эсвэлсэн. За энийг нэг батарей болгож болно. За тэгвэл зэрэгцээд хүчлэн тэнцүү. За дээдлийн 2 ом. За тэгэхээр зэрэгцээд хүчтэл тэнцүү. За тэгэхээр хоёулаа нийлбэр хүчтэл нь 5 вольт хийвэрээ. Харин хоёулынх нь эсэргүүцлийг 1 ом байгаа. 1 ом, 1 ом.
За энэ хоёр нэг ом чинь хоорондоо зэрэгцсэн юм чинь нийлбэр сэгүүлсэлт нь тэг 1.5 ом. Тэг 1.5 ом. За тэгэхээр энэ дээдлийн хэлхийг яг хөө ингээд шууд хэлбэрчж болно. За тэгвэл шууд бүрэн элхөөний ом ойлоор хэлхээгээр гүйдэл И тэнцүү 5 вольтыг хуваах нь 2 дээр нэмэх нь 1 тэг 1.5 буюу 5-ыг 2.5-д хуваахаар 2 ампер гарна. За ихээр гүйдэл мөдгийг энэгээр гүйж байгаа энэхийг гүйдэл 2 ампер гэсэн энэ маань И3-тай тэнцүү гэсэн. За харин энэ хоёр батарей маань энэ яг ижлэх нөхцөлтэй. Тийм болохоор гүйдлүүд тэнцүү хуваагдана. Тэгвэл И1 И2 тэнцүү гүйдэл тэнцүүдад 1 ампер гэсэн үг. За бас ингэж явах ихээгээ хэлбэрчилж бодож болох нэ. За энэ бодлогоо дахин тайлбарлая. За элхээний доод хэсгийг харъя бүгдээр. Харъя. Тэгвэл энэ 1 ом 5 вольт, энэ 1 ом 5 вольт. Тэгэхээр энэ хоёр ижлэх нөхцөлтэй байна. Тэгэхээр энийг нэг систем болгож байна. Өөрөөр нэг батарейтай, нэг эсэргүүцэлтэй тийм хэсэг болгож байна гэсэн. Зэрэгцэм чинь хүчтэл ижлэх. За хоёр хэсэг хүчтэл нийт 5 вольт байна. За хоёулаа ижлэх нэг ом юм чинь нийлбэр эсэргүүцэл нь зэрэгцээд 2 дахин магасаад тэг 1.5 ом. Эндээс яг одоо ийм хэлхээ болчоор энэ хэлхийгээ шууд бүрэн хэлхээ ном ойлоор шууд ингэж бодож болно. За харин тэгээд энэ эсрэг гүйж байгаа гүйдэл 2 ампер. Тэгэхээр 2 ампер нь ижил тэнцүү нөхцлөөр тэнцүү хуваагдах учраас яг 1 ампер болно. Тэгээд энэ өмнөх боталтай ижлэхэн хариу гарч байна.